би бол улс төрд санаандгүй орцсон хүн. 34 настай байхдаа бол би яг хоо Содномгой засгийн газарт хамгийн залуу орлогцсон адил гэж явж исэн л да. Тэгээд нэг биеийн тамирын тэмцээнд ороод нэг эвгүй гიშгээд эмнэлэгт байтал 90 оны ардын хуралд нэр дэвшилт болдгийг. Тэр үеийн одоо хууль нь өөр байсан. Улс төрийн намууд биш, албан байгууллагууд дэвшүүлдэг байсан. Би тэгэхэд Монцамед ажилладаг байсан. Монцамегийн дарга байсан юм. Тэгээд энэ ч одоо манай яг энэ Улаанбаатар хотын төв хэсэг шүү дээ. 100 гаруй байгууллага байдаг. Том жижиг. Тэгээд эмнэлэг хэвтэж байсан манай Монцамегийн нөхдүүд надад ирээд эмнэлэгт эргэж байгаа улсууд яадаг вүлээ. Нэг цайтай нэг дон хуушуртай. Тэгээд ингээд сайхан юм хууч хөрж байтал ярен дундаа зөннөөс одоо баахан нэр дэвшилт болоод тэгээ бид нар хуралдаж байгаад өөрөө чинь эмнэлэгт байхад ингээд ардын хурлын сонгуул нэрийг чинь дэвшүүлсэн шүү. Монцамегийн нэрийн өмнөөс гээд. Юу яагаад одоо ярьж билдэг яах вэ? Гадуур боо юм болж байна. 25 дугаар ван захлах тогоочоо дэвшүүлсэн байхад Монцаме гэдэг ардын хөвсгөлтэйгээ тэнцүү байгууллагаас нэг хүн дэвшүүлэх ёстой. Тэгээд одоо сонгогдлоо шаач билээ. Нэрийг чинь дэвшүүлсэн шүү гэдэг ингээд өнгөрж байсан. Тэгээд 100 гаруй хүн нэр дэвшсэн санагддаг юм. Тэгээд 7 сарын 22-нд анхны одоо санал хураалт болоод 100 хүнээс шигшигдээд 2 хүн үлддэг. Тэгээд сонин нь бол одоо хоёулаа нэг байгууллагын би бол одоо 2 дугаар байранд шалгарсан байдаг. 100 хүнээс шигшигдээ. 1 дугаар байранд энэ онхны дуу зохиосон цогц сайхан манай радиод ажиллаж байсан. Тэр бол одоо арчсан холбооны төлөөлөл. Би Монгол Ардын Хувьсгал намын төлөөлөл. Тэгээд 7 хоногийн дараа 7 сарын 29-нд дахин санал хураалт болоод би 1 дугаар байраар шалгараад мань хүн ингээд зорсон. Тэгээ би Ардын хурлын депутат санаандгүй болсон. Эмнэлэгт хэвтэж байгаа л нэр дэвшсэн. Тэгээд тэрнээс хойш одоо миний улс төрийн гэх юм уу тийм юм ихэлсэн. Тэгээд би яг энэ улс төр гэдэг бол бас л айхтар идэлтэй. Би өнөөдөр далтай. Улс төр гэдэг бол одоо яг юу юм бэ гэхлээр би та нөхдийг нэгэнт одоо энэ орцсон байгаа учраас битгий орооч барьяач гэж хэлэх гэж байгаа юм биш. Гэхдээ надаас байнга асуудаг улс төрд орсноороо Ардын хурлын депутат болоод ингээд улс төрийнхаа амьдралыг ихсэндээ баяртай байдгүй харамсдаггүй гэж янз л байдаг. Та баярлмаар бахархмаар тийм үеүдч байдаг. Шал тийм юм руу ороо юу та гэж бодож гонсоох юм байдаг. Улс төр бол хатуу тоглоом шүү дээ. Ер нь. Одоо 3 юм байдгийн болов гэж би хувьдаа боддог. Улс төр рүү орсон хүнд. Давын өмнө бол хувийн амьдрал байхгүй болдог. Яагаад гэвэл олонний анхаарлын төвд ороод ирж байгаа учраас ахуй хэмжээтэй ч гэсэн алдаа мада гарах хэрэг байхгүй. Гэхдээ найз нартайгаа ресторанд ороод 100 тал суух юм эрхэн хасагдаад ирж байгаа юм л да. Өрсөлдөөнтэй салбар учраас. Энэ урлаг, спорт, улс төр бүгдээрээ л адилхан өрсөлдөөнтэй. Гэхдээ урлагийн өрсөлдөөн арай онцлог, спортын өрсөлдөөн арай онцлог, улс төрийнх бол хатуу тоглоом. Өөр нэг онцлог нь юу вэ гэхээр бол зүгээр жирийн иргэн гудамжинд ингээ явж байгаа Монгол улсын жирийн иргэн байхад бол чиний шийдвэр зөвхөн чамд л нөлөөлнө. За магадгүй чиний арга эрт нөлөөлнө, хүүхдүүд чинь найз нар чинь нөлөөлнө. Энэ улс төрд ороод ямар нэг юмны одоо ард түмний сонголтоор ороод төлөөлөгч болцсон хүн, депутат болцсон хүн тэр хүний шийдвэрийн үр дүн олон хүнд нөлөөлдгөөрөө ялгаатай. Тэр бол одоо хариуцлагыг давсарж байгаа юм зүйл л дээ. Тийм учраас бол одоо би юу гэж хэлэх вэ? Тэр үед бол би өөртөө сайн бод гэж хэлдэг байсан. Одоо ч би ер нь бодож байж л шийдвэрээ гаргаж яхах зүйтэй юм болов уу гэж би сайн бод гэж хэлмээр байна. Яг хөө захиж хэлэх юм юу вэ гэхээр надад оюутан байхад нэг Украин найз маань өөрний өрөөнд идвгээс надаас нэг 3-4 ах байлуу да. Цэрэг мэрэгт явчихад ирсэн учраас мань хүн намайг хараад чи ер нь их жоохон замбраа муутай хүн нөхөр юм аа. Чи жоохон
замбараатай болооч орой болгон 3-5 минутанд тэр өдрийнхөө тэмдэглэлийг хөтөлж бай. Яахын тэр хөтлөөд яах юм би бүгдийг санаж байгаагүй. Чи одоо санаж байна. Сүүлд нь чи санахгүй шүү. Нэг. Хоёрт байна штэ. Өдөр болгон 3-5 минут тэмдэглэлээ хөтлөнө гэдэг бол чи өөрөө өөртөө харьцаж байгаа юм. Дотор байгаа үнтэйгээ яма бичээд сууна гэдэг бол тэр бүтэн өдрийн юмд бол юу ч тохиолдоогүй байж болно. Гэхдээ юу ч тохиолдоогүй өдөр гэж байдгүй маа. Ямар нэгэн сонин санаа үнээ сонссон ч байдаг юм уу? Уншсан ч байдаг юм уу? Тэмдэглэж вэ гэж. Тэгэд энэ тэмдэглэлийг бол би тэр Украин найз над снээс хойш ихэндээ жоохон залхуутай л байд. Юу ч бичих юм бэлээ. Гэтэл жилд 365 хоног. За би одоо 70-тай гэдгийг 70-365-аар үржүүлчихээр хүн байна уу? Шууд хэлчихээр хүн байна уу? Энэ хоног болгоно онцлог байхгүй юу? Тэгэхээр тэр өдрийнхаа тэмдэглэлийг хөтлөнө гэдэг бол за миний амьдралын нэг өдөр өнгөрлөө. Өнөөдөр яг юу болов? Одоо надад ийм тэмдэглэлийн дэвтэр за нэг чамдаан дүүрэн бий дээ. Яг гаргаад үзэхлээр тэмдэглэл нь бол би тийм бичгийн юу их муутай, дөрс их муутай. Заримдаа өөрөө бичснээ өөрөө ч танихгүй болдог. Тэгээд тэм товчилж бичнэ. Тэгвэл тэрнийг харах дээр яг тэр өдрийн болсон үйл явдал, учирсан хүн, уншсан мэрэгэн үг санаанд сэргээд ирдэг байхгүй юу? Тэр өдрийнхаа бараг өнгөтэй, үнэртэйг нь ороод ирдэг. Ингэхлээр бол бас их хэрэгтэй юм байдгийн байна лээ шүү гэдгийг одоо залуустаа одоо захиж хэлэх гэж байгаа бол би тийм л юм хэлмээр байна. Гэхдээ би нэг иймэрхүү ярианд бас их дург байна. Хөгшин барцааны яриа шиг нэг юм яриа л миний үед юм байсан та нарын үедтэй шавас гэж ингэж хэлж байгаа улсууд би залуу байхдаа ч дургүй байсан. Одоо ч одоо тэр дөрд нь ховирчхаад нэг хөгшин барцааны яриа өрнүүлээ суумааргүй байгаа шүү. За баярлалаа. Тэгэхээр таны бичсэн одоо 60-ны будах одоо удахгүй гарч байгаа номнууд бол энэ 70 нас хүртлээр өдөр болгон бичсэн 3-5 минутын тэмдэглэлийн одоо сэрүүлэлт гэж ойлгож болох уу? Яг тэр. Хэрэг тэр тэмдэглэл байхгүй бол юмыг чинь шууд механикаар ингээд санах ихтэй энэ хүний файл гэдэг бол уг нь хязгааргүй гэдэг юм билээ. Асар том багтаамжтай одоо процессор юм байлаа шүү дээ хүний тарих гэдэг. А гэхдээ тэр тэмдэглэл байхгүй бол тэр чинь санахын аргагүй шүү дээ. Тэмдэглэл байгаа учраас одоо 7 жилийн өмнө байна уу да тэр 60 хоног 60-ны Батархай гэдэг номоо бичмэрээ ийдсэн байгаа юм. Тэгээд 3 сарын 1-нд би Нэпко одоо юуны газар хэвлэлийн газар номныхаа 2-3 дахь хэсгийг одоо хүлээлгэж өгсөн. Тэгээд хүнд хэрэгтэй юм байгаасаа билээ гэж би уг нь хүсэж байгаа юм. Надад бол тэрнийг бичээ суухад бол их тийм таатай байдаг. Тэр одоо яг тухайн үе рүүгээ ингээд яваад орчих байгаа юм. Тийм юм бичихэд нэг чухал зүйл нь бол өөрөө таашаал авахаас гадна бусдад бол бас нэг тийм сонирхолтой сургамж болохоор юм байгаасаа билээ гэж би хүсдэг. Тэгээ чадж байгаа мөгүй мө мэдэхгүй. Эхний ном гарснаас хойш бол бас их тийм урам өгсөн, урам хайрлсан сайхан сэтгэлүүд надад ирж байсан л да. Тэгээ энэ хоёр дахь зүйл дээрээ бол би одоо хумсарт амьдралынхаа одоо 34-т орсон гэдэг чинь 36 жил үү те 36 жил одоо энэ улс төрийн хүрээнд л байж л дээ. Тэгэхээр миний бичиж байгаа зүйлүүд бол ихэнх нь одоо улс төрийн хүрээний амьдралыг би өөр газар амьдарч үзээгүй, өөр орчинд байж үзээгүй юм чинь тэрнийхээ л тухай бичнэ. Тэрнийхээ тухай бичиж үлдээх нь бас их чухал юм болов уу гэж надад санагдаад байгаа юм. Яг гэвэл болж байгаа үйл явдлыг хүн өөр өөрийнхөө зогсож байсан, сууж байсан өнцгөөсөө хардаг штэ. Яг нэг ижил үйл явдлыг бол арай өөрөөр хардаг. Японы нэг зохиолч байдаг юм аа. Кодакава Рюноске гэдэг. Би одоо нэрийг марчих гэж товчхоогүй. Тэнд бол нэг үйл явдлыг 3 нүдээр бичсэн байдаг.
нэг л үйл явдал шүү дээ. Гэтэл шал ондоо өнцгөөс ингээ харах дээр өөр байдаг. Тэгэхээр энэ 90 оноос хойш одоо манай улсад өрнөж байгаа, манай нам дотор өрнөж байгаа, манай гадаад харилцаанд өрнөж байгаа үйл явдлыг хүн өөрийнхөө л дүгнэс. Үйл явдал нэг харах өнцөг нь хар мянга. Тэрэн дотор одоо баяр гэдэг хүний өнцөг бас хүн сонирн байж болох юм. Би тэнд чинь бол бас зүгээр нэг оролцогч биш, гэрч биш. Зарим юм үйл явдал нь бол идэвхтэй оролцогч болж явж ирсэн байдаг байхгүй юу? Жишээлбэл одоо энэ олон сонгуулиуд байна. Олон сонгуулийг одоо би ухаанда намын дарга, ерөнхий нарийн мишгийн даргын хувьд өөрөө зохион байгуулж байсан. За бусад сонгуулиуд бол ямар нэгэн байдлаар одоо намын гишүүн учраас, намын сонгуульт байгууллагын гишүүн учраас бол татагдан орж байсан. Сонгуулиудын тухай бол юм бичгэл ёстой. Үлдээх л ёстой. Тэнд хүний харилцаа гарч ирж байгаа юм. Өөр нэг асуудал бол одоо гадаад харилцааны асуудал. Би Оросын холбооны улс дэлхийн сайд байсан. Монгол улсын ерөнхий сайд болоод миний хувьд гол харилцаа бол Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улстай л төвлөрчилсөн. Би ерөнхий сайдыг бол нэг жил 10 сар хийсэн юм билээ. Уг нь их урт хугацаа юм шиг. Нэг өдөр шиг л ингээд ялсгээл өнгөрсөн. Энэ хугацаанд одоо надаас асуух байх л да, ер нь бол хийсэн зүйлдээ одоо яаж дүгндэг вэ гэж нэг үгээр хэлэхэд хэцүү шүү дээ. Энэ дурсамжууд маань бас хэрэг болох болов гэж бодож энэ 4 сард гарах юм гэсэн. Би залуучуудтай ингээд нэг талаас яриад байх ярианд би бас нэг тийм таатай байдаг юм аа. Болж игвэл одоо энэ ном гараад уншсан хүмүүстэй эргээд уулзуул надад бас хэрэгтэй юм. Надад хэрэгтэй бол ямар ч байлаа гэсэн. Оролцож байгаа улсууд асуух, лавлах тийм зүйл байх юм бол залуучуудын байгуул маань энийг зохион байгуулж өгөх юм бол би дуртай оролцсон шүү. За баярлалаа. За манай залуучууд дундаас 60 хоног 60-ны бутархайг уншсан залуучууд гараа өрөхийг хүсье. За удахгүй бүгдээрээ 4 сард бас шинэ номтой өчн золох нь байна. За би ярианы төгсгөлд бол бас заалнаас асуулт авъя гэж бодож байна. Тэгэхээр та хэд маань дотроо баяр даргаас асуух асуулт байвал дотроо бэлдэж байгаарай. Баяр дарга улс төрч хүнийг бол тухайн үеийн цаг хугацаа нь бол хэмждэггүй. Үлдээсэн үн хэмждэгэ гэдэг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд та эргээд ингээд харахад хийж чадаагүй гэж харамссан зүйл юу байдаг вэ? Бас үүнийг хийснээрээ би их бахархаж явд юм аа гэж хэлэх хэмжээний зүйл бас юу байдаг вэ? Энэ бол одоо улс төрч хүнд тавигдах гол асуулт л да. Тэгээ энийг бүх насаараа л хариулдаг баг. Хүн асуухч хариулдаг баг. Өөрөө ч өөрөөсөө тэрнийг байнга асууж идэг л да. Черчиллийн билүүдээ нэг тийм үг гэдэг. Би зүгээр утгачлаад хэлчихье. Улс төрчий хэр зэрэг улс төрч байсан гэдгийг хэмжих нэг л хэмжээр бий гэж хэлсэн байдаг. Чамайг ирэхэд байдал ямар байсан? Чамайг явах үед байдал ямар болсон бэ? Дордсон болов ч юм уу улс төрч байсан бэ? Сайжирсан болов ч яа сайн улс төрч. Черчил гэдэг хүн ингэж л хэлсэн байд. Яг энэ өнцгөөсөө бол тэгэл эн чинь хэмжээ намжаа нь өөр шттэ. Жишээлбэл зарим нь надад бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах тийм боломж болцоо аз завшаанад олдсон. Улсын ерөнхий сайд улсын намын дарга байсан. Одоо эн чинь хүн болгонд олдох тийм хөвзөө биш шүү дээ. Тэгэхдээ заавал ерөнхий сайд болж яж асуудлыг шийддэг үгүй шүү дээ. Орон нутгтаа сумынхаа хэмжээнд, аймгийн дүүргийнхаа хэмжээнд, хотын хэмжээнд шийдэх хар мянган асуудал байгаа шүү дээ. Тэр талаас нь дүгнээд үзэх юм бол энэ Черчил гуайн үг гэх оногжилсан үг юм болов уу гэж би удаа боддог. Хийж чадаагүй зүйл гэх юм бол хар мянга. Одоо ингээ бодоход бол тэрнийг тэгдэг байж, ингэдэг байж. Гэтэ хоног 24 цаг жилд 365 өдөр учраас бүх юм руу сарвганаад дими юм блэ. Тэр бол одоо улс төрч хүний хувьд бол хэд хэдэн өрхий чадвар байх хэрэгтэй юм шиг байна л.
гол асуудлаа хоёр дахь асуудлаасаа ялгаж чаддаг байх хэрэгтэй гэж надад санагддаг. Тухайн үед энэ чинь 2007 оны 11 сард би намын дарга болоо тэгээд дараа нь ерөнхий сайд болдгийг. Сонгуул болоход 8 сар үлдэжсэн. Энэ хугацаанд би юу хийж амжих юм? Хийж амжих юм баг шүү дээ. Манай нам улсын хурал тэр үед олон байгаагүй хамгийн олон суудалтай нам байсан. Тэгэхээр улсын хурал дээр улсын хурлын бодлого үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээний олон байхгүй хүн. Тэгээд нэг 8 сар үлдсэн байдаг. Тэгтэл одоо жишээлбэл би ерөнхий сайд болно гэж тэр үед ерөөсө бодоогүй. Аргагүй эрхэнд инкул даргаас энэ ажлыг авсан. Намын яг бишээ чи соёлын төвөргөнд тэг 1000 гаруй хүн чи манай нэг хүнд багтахгүй л дээ. Тэг би бол айгуу дургүй байсан. Яах тэлэр би одоо ингээд хөшиг хаагдж байгаа үед би тайзан дээр гарч ирээд намын дарга ерөнхий сайд болох ёстой юм бэ. Над гомдолтой байсан. Миний хувьд бол надад 8 сарын хуш 8 жилийн улс төрийн урт амьдрал карьер байх шиг байхад тэгээд 8 сарын одоо намын дарга ерөнхий сайд болно гэдэг бол хувь хүний хувьд бол харамсалтай. Гэтэ тэр чинь тэгэл намын их хурал хуралдаал сонгуул болох гэж байна. За инкул даргатай явбал одоо сонгуул нэг тиймэрхүү болох байх. Энэ нэг ерөнхий нэрийн бичгийн дарга гэдэг байгаа нүдний шилтэй нөхрийг нь гаргаад тавьчихвал яасан юм бэ гэсэн байдлаар л одоо намын хурлын шийдвэр гарсан шүү дээ. Тэгээ намын хурлын шийдвэр гарч байгаа юм чинь тэнд одоо ингэж эргэж хургаад би чадахгүй би яах лэр одоо 8 сарын их гэж ингэж хэлэх ирэх байхгүй шүү дээ. Нэгэн тал чинь улс төр хатуу тоглоом гэдэг шиг тэгэл орж байгаа юм. Тэгээ миний гол зорилго бол одоо тэгэл сонгуул авах. Сонгуул авсны дараа бол надад бас бодсон сансан юмнууд би. Тэгээ би ерөнхий сайд болохдоо нэг 5 төгөлдршил гэдэг юм дотроо бодоол явдаг байсан юм. Манай улсад энэ хэрэгтэй юм да гэдэг. Эдний хідэн бас хэрэгцсэнд бол би урамтай явдаг. Жишээл Батрын аян гэж сая хэлж байна. Манайх бол социализмын үед энэ одоо Улаанбаатараар өөрийгөө бүрэн хангаад зарим жилд бол гадагшаа гаргадаг байсан. Тэр чадвараа алдсан байна. Ядаж энэ чадвараа одоо бий болгохыг Батрын 3 дугаар аяны санаачилсан хүмүүс их сайхан хүлээж авсан. Ялангуяа газар дараалангийн хүмүүсийнх нь дээр нь бол зөв юм хийхэд бол Тэнгэр дэлхий ч гэсэн хөлтөр одоо бас ивэдэг хайрладаг юм болоо да гэж бодсон. 3 жилийн дотор бид нар гаднаас авч авах одоо юм зогсоосон шүү дээ. 75% гадаадаас авдаг байсныг эхний жилд нь 50, дараа нь бол 75. Тэгээд дөрөв дэх жилд нь 100% өөрийгөө хангадаг болсон. Тэгээ энийг бол одоо жишээлбэл улс төрч хүний хувьд бас хийж чадсан ажил юм а гэж би хардаг. Энэ том энэ уул уурхайн том төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг асар том зорилт тавигдсан. Тэгээд барьж явах талуу ер нь шийдэхэд их хэцүү тийм юмыг одоо тэгэл шийдэх л ёстой шүү дээ. Тэгээд энэ оюу толгой 5 толгойн асуудлыг шийдсэн. Тэгтээ тэр чинь шүү дээ 100% одоо биелэл 100% одоо төгс төгөлдөр юм гэж байдгүй юм байна. Оюу толгойн гэрээг шийдсэн зөв. 3 дахь шорны том хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн. Гэхдээ гэрээгээ байгуулахдаа бид нар бол тэнд нийтээрээ л алдсан байдаг. 34% гэдэг одоо ч одоо бидэнд өрөөгөж өгдөг баахан өрөнд оруулдаг нэг ийм юмтай баталснаас болоод ингээд асуудал маань ингээд өрнөд яваад байгаа. Тэгтээ шийдсэн зөв. Тэр үе шийдээгүй бол энэ оюу толгойн гэрээ тэр өмнгийн говьд тийм том бүтээн байгуулалт дэлхийд байхгүй технологи манайд хэрэгжихгүй байсан юм болов. Оюу толгой мөнгөн дүнгээсээ гадна бол мөнгөн бус дүнгээр дам нөлөө оюу толгой дээр одоо дэлхийн хэмжээний технологи хэрэглэгдэж байгаа учраас тэр технологитой харьцаж ажиллаж байгаа инженер техникийн асар мундаг хүч тэнд бий болж байгаа байхгүй юу. Оюу толгой чинь бол ганцаараа үйл ажиллагаа явахгүй 7800 Монголын компани туслан гүйцэтгэгчдээр ажилладаг. Тэр компаниудаар дамжаад хичнээн ажлын байр бий болж байна. Хичнээн хүн одоо дэлхийн хэмжээний бизнесийн соёл суралцж байна. Гэх мэтээр ингээд үзэх юм бол муугасаа сайн илүү юм болов уу гэж боддог. 5 толгойн асуудал байна. Хоёр талаасаа би шүүмжлүүлдэг 5 толгой дээр.
Уг нь бол энэ чинь хувийн компани. Тэр лицензийн төлбөрийг төлөөл ингээ явж байсан. Тэгээ тухайн цагт бол энийг яах вэ гэдэг асуудал тулгараад манай засгийн газрын үед 96% нь одоо төр даваад 4% нь одоо энэ MCS гэдэг компанид үлдээгээд. Эннээс чинь бол тэрнээс хойш ингээл буу яриа яваад байгаа. Намайг нэг талаас бол энэ хувийн өмч рүү хамаагүй халдаж төрлөө авсан чинь буруу гэж хэлдэг. Тэнд бас энэ шүүмжилд бас үндэс байна гэж би хардаг. Манай улс 92 оноос одоо зах зээлийн эдийн засаг руу шилжсэн хувийн өмч гэдэг бол өрсөлдөөн гэдэг бол энэ чинь улсыг хөгжүүлдэг нэг дам хүчин зүйл. Яах дээр энийг хурааж авч 96% төр булааж авч байгаа юм бэ гэдэг шүүмжил байдаг. Би тэр шүүмжлийг хүлээж авдаг. Тэгээ одоо ялангуяа одоо сүүлийн үед нөгөө 5 толгой дээр баахан одоо хулгай зэлгийг үүрэлсэн байна, тэгсэн ингэсэн байна гэл манай намд хүртэл энэ одоо хар сүдрээ унгааж байгаа тийм сэдв шүү дээ. Тэгээ төрд аваагүй хувийн хвшлэр нь явуулсан бол тийм тэнд гарахгүй байх байсан шүү дээ. Тэр одоо гол сүрийг нь одоо ерөнхий сайдын хувьд бол Санжимбаяр гэдэг хүн тавьсан шүү шүүмжил. А нөгөө талаас бол төрд авсны хүчээр өнөөдөр Монгол улсын нэгдсэн төсвийн гол бүрдүүлэгч нь 5 толгой болцоход явж байна шүү дээ. Аливаа юм чинь сайн муу та. Тэнийг ийм үг байдаг юм аа. Ажил хийж байгаа хүн алддаг юм аа. Алдаа хийхээс бүү аа гэж. Би энэтэй зарим тал дээр санал нийлдэг. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Тэгвэл алдаа нь бол ялгаатай шүү дээ. Жишээлбэл хувилбарын сонголт дээр хүн алдаж болно. Энэ замаар явах уу, энэ замаар явах уу, тийм ээ? Буруу замаар яваад ихтэй зорилтондоо хүрсэн бол цаг алдсан тухай л асуудал. Гэтэл тэмгийн алдаа гэж байна шүү дээ. Ажил хийж байгаа хүн жишээлбэл мөнгөтэй харьцдаг бай гэж бодъё. Тэр одоо нийтийн мөнгө рүү хуруу хумсаад үрээд явж байгаа юмыг алдаа хийсэн гэж үзэхгүй шүү дээ. Тэрнээсээ болоод одоо жишээлбэл элен долонгуул ярих хэрэгтэй. Төвдөө ч гэсэн орон нутгатаа ч гэсэн нийтийн юм руу хуруу хумсаа явуулснаас болоод манай намын нэр хүнд бас тааруухан л байна шүү дээ. Ганц нэг хүнээс болоод нийт намаараа одоо жишээлбэл муу нэр зөөх юм гарч байна шүү дээ. Тэрнийг би алдаа гэж үзэхгүй. Нийтийн мөнгөтэй харьцах тэр шийдвэр гаргах эрхэнд очсон тэр эрх мэдэл төрсэн хүн ажил хийж байгаад алдаа хийж байгаа юм биш шүү дээ. Хорон хумсаад үрсэн бол тэр бол гэмт хэрэг хийж байгаа юм. Тэр алдаан дотор бол бас ялгаа зөрүү байна. Дахин хэлье. Аль нэг хувилбарын сонголтын дээр бол ажил хийж байгаа хүн алдаж болох байх л та. Гэхдээ хийх ёсгүй юм а хийж байгаад алдаж байгаа бол энэ бол алдаа биш, энэ бол гэмт хэрэг. Нөгөө нэг төлөөлөгч улс төрч гэдэг хүний нөгөө нэг зовлон гарч ирж байгаа байхгүй юу? Чиний гаргаж байгаа шийдвэрийн үр дүн зөвхөн чамд биш. Том хүрээнд үйлчлэн шүү гэдэг юмны үр дагавар нь энэ л дээ. За баярлалаа. За манай зохион байгуулагчдын зүгээс бол битэрд 30 минутын хугацаа өгсөн. Уг нь бол энэ түүдэг галын дэрэгдэх дулаан яриа гэдэг чинь бол 3 цагаар 3:30 минутаар тогтохгүй байлтай тийм ээ. Тэгэхээр зохион байгуулагчдынхаа өгсөн цагт баригдаад заалнаас ганц хоёр асуулт авъя гэж бодож байна. Та хэдийнхэн оролцоог хангахын тухайд. Асуух асуултаа залуучуудад бол гараа өргөөч. За. Нааша гараад ир. Өөрийгөө танилцуулаад аль аймагаас ирсэн, аль сум дүүргээс ирснийг танилцуулаад асуултаа асууя. Энэ тайзан дээр суух юм бас нэг дутагдaltaй тал нь би ингээд хурс гэрэл өдрөө гэл болоод байгаа учраас байгаа улсуудынхаа дүрсэн харагдаад энэ нүд нь харагдахгүй л да. Уг нь бол түүдгийн дэрх ярианы нэг гол зүйл чинь нүдтэй харж байгаад ярьдаг шүү дээ. Тийм шүү. За асуултаа асууя. За өнөөдрөнд улс их орныхоо эзэн болж байгаа өнцөг улмараас төлөөлж ирсэн ард түмний төлөөл мандат авсан нийт журмын нөхдөд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэд энэ
үнэтэй цаг хугацаан дээр маш их үнд сургамжаа өгч ухаарлаа харилж байгаа Монгол улсын 25 дахь ерөнхий сайд баяр танд бас талархснаа илэрхийлье. Өнөөдрийн нөхцөл байдал дээр манай журмын нөхөд Монгол Ардын нам нэлээд хүндхэн цаг үетэй бас нүүр тулаад яг халуун галных нь нурм нь хөрөөгүй байна л да. Тэгээ энэ дээр бол яг таны байр суурь өчигдрийн бас ерөнхий сайдын Зандан шатар даргын гаргасан шийдвэр дээр ер нь дүгнээд бас арай нэг хэлвэл таны байр суурь ямар байдалтай байгаа вэ? Дахиад цаашлаад бас ирээдүйд энэ мэт асуудал гарахгүй тулд яг одоо энэ залуу үеийн улс төрийн соёлд суралцж байгаа залуучуудад юу гэж хэлэх байсан бэ? Уучлаарай, өөрийгөө танилцуулаарай. Гойсомбрын аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Баян Дуусан үндэслэг дарга Батулга. За их тийм өргөн агуулгатай асуулт байл дээ. Би хариулж чадахгүй. Яг энэ үйл явдал дотор нь бол өөрөө явж байгаа учраас янз янзын бодол төрж байна. Сая би наашаа орж ирэхээс өмнө намын дарагтайгаа нэг мэдлж 2 үг солилоо. Одоо нэг талаасаа их сонирхолтой үед амьдарч байна. Нөгөө талаасаа бас нэлээд игцэгтэй үед амьдарч байна. 27 оны сонгуул, 28 оны сонгуул ерөөсөө ингээд тулаад ирсэн байж шүү дээ. Тэгээ ийм үед одоо манай нам яах ёстой юм? Өнөөдрийн энэ байдал юунаас болов? Бодоод байвал зөндөөл юм байна. Энэ дотор бидний хийсэн алдаач ийм байдалд хүргэсэн байхыг үгүйсэхгүй. Нөгөө талаас биднээс үл хамааран өрнөж байгаа процесс ч одоо байх шиг байна. Тэгэхээр улс төрийн нам гэдэг бол одоо ингээд хамтаараа сууж байгаад тэгэл одоо айлуулах зөв шийдвэрийг л гаргана да. Тэгээ нэг шийдвэр гаргахад нэг тухайн үеийн одоо нөхцөл байдал гэдэг штеп. Дандаа сонголт бол бидэнд байна. Ямар шийдвэр гаргаж, ямар хувилбараар явах уу, ямар замыг сонгох уу гэж. Гэтэл одоо жишээлбэл бид урд өмнө алдаад байсан бол сонголт маань улам ингээд хумигдаад байгаа юм. Маш сайн сонголт байхгүй болох үе биш дээ. Ерөнхийдөө нэг дунд хавих, муухан дуу, муу гэдэг ийм дундаас одоо сонголт хийх шаардлага бас тулгардаг. Тэгээ өнөөдөр яг тийм үе болчихлоо гэж би хэлэхгүй байна. Маш сайн сонголт бидэнд бас алга байна. Юу баталгаатай вэ? Тэр байна. Гайгүй сонголт байна уу? Байна. 2-3 хувилбар байх шиг байна. Энэ дотроос ирээдүгөө бодсон. Улс төрийн намд юу чухал юм бэ? Хамгийн гол юм сонгуул шүү дээ. Улс төрийн нам ер нь яах гэж байдаг юм бэ? Шийдвэр гаргахын тулд, эрх мэдэлд очихын тулд, тэгжээж бодлогоо хэрэгжүүлэхийн тулд л улс төрийн нам байдаг шүү дээ. Яг тэр үүднээсээ аваад үзэх юм бол бидэнд өнөөдөр 27 оны сонгуул, 28 оны сонгуулиас илүү ямар том зорилт байгаа юм бэ? Улс төрийн намын хувьд. За тэгэх юм бол одоо 27, 28-га бид яаж авах юм? Ямар шүүн нөхцөл байдалд одоо энэ сонгуул өрнөх нь вэ? Бид одоо ингээд иргэд сонгогчтойгоо уулзаад манай намын төлөө саналаа өгөөрэй гэж хэлэхэд өөдөөс ямар үг гарч ирэх бол бидний юугийн гоочилж юун дээр мань магтах бол би энэ асуултууданд одоо өнөөдөр бүрэн дүүрэн хариулт өгөх хүн байхчгүй гэж магадгүй. Маргааш бид намын бахурлаа хийж Монгол улсын ерөнхий сайдад шинэ хүн дэвшүүлэх гэж. Уг нь болдгсон болвол сонгуульд ялсан болвол нэг удаа тийм хурлаа хийгээл ерөнхий сайдаа томилж өгөөл 4 жил гялалцлал ажиллаад дараагийн сонгуулийн өмнө за та нарт бид юу амллаа энэ байна гэдэг. Гэтэл бид одоо яаж вэ? 24 оны сонгуул хийснээс хойш өнөөдөр 2 ерөнхий сайдыгаа одоо үдэж мордуулаад 3 дахь ерөнхий сайдыгаа томилох байдалд хүрч байна. Дахин хэлээ биднээс хамаарсан ч юм байна, биднээс хамаарахгүй ч юм байна. Энэ бол бид бүгдэд хамаатай байхгүй юу?
Энэ танхимд бол би хэдийгээр харагдахгүй байгаа боловч нөгөө гэрэл гэлвч байгаа учраас энэ дул ирээдүйн Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга ерөнхий сайд нар улсын их хурлын гишүүд сууж байна гэж харж байгаа. Яагаад гэвэл Монголын шинэ нэр нь социал-демократ залуучуудын холбоо тийм ээ. Янз янзын нэртэй байлаа. Агуулга нь нэг шүү дээ. Энэ дотроос л төрдөг. Энэ бол манай намын боловсон хүчний гол нөөц маань байж ирсэн. Та нөхөд бол дундаж нас 34 байна. Их юм үзэндээ. Их юм үзэн. Тэгтээ хамтын ухаанаар иймэрхүү донсолгоонд орохгүй байх нөхцөлийг л бүрдүүлвэл энэ улс төрийн ухааны урлаг нь гарч ирэндээ л гэж би хувьдаа бодож байгаа юм. Ийм руу, ийм донсолгоо руу орж яана гэдэг бол бид хамгаалтаасаа хийж авч чадсангүй дээ л гэж одоо хэлмээр байгаа юм. Ихэнх зүйл биднээс хамаарч байгаамаа. Биднээс өөрсдөөс нь. Биднээс хамаарахгүй болж байгаа юмыг одоо яалт тавилаа. Биднээс хамаарж байгаа учраас бол алддаггүй хүн гэж байхгүй. Харин алдаагаа давтаад байгаа бол тэрнийг тэнэгэл гэж хэлнэ. Тэр алдаагаа давтмааргүй байна л да. Надаас их хүнд асуулт асуулаа. Тэгээ өдөөс хойш одоо энэ түүдгийн нэрх ярианд Монгол улсын ерөнхий сайд харамсалтай насан гэж үг залгах хэлэх хэрэгтэй болоод байна шүү дээ. Зандан шатар маань ирж та нөхдөд уулзах байх гэж би бодож байна. Хөтөлбөрт байгаа юм билээ. Надтай хамт 1990 оноос хойш энэ улс төрийн янз янзын донслогоо давалгаанд явж ирсэн журмын нөхөр Нямдорч маань ирж дүүдгийн дэргэд суух юм гэж би ойлгож байгаа. Тэр нөхдүүдээс бас та хэд асуух ёстой. Ер нь бол улс төрийн намд нэг гол чухал зүйл бол ерөөсөө эв нэгдэл. Эв нэгдэл. Сонгуул авах нь одоо хамгийн чухал зорилт юм болов тэр сонгуул авдаг суур нөхцөл нь бол ерөөсөө эв нэгдэл. Эв нэгдэл байх юм бол тэрэн дээр үндэслээд сонгуулийн менежментийг хийж болж байна. Сонгуулийн PR-ыг бодож олж байна. Бүх юм болно. Эв нэгдэл байх юм бол бүх юм бүтнэ. Эв нэгдэл байхгүй юм бол ямар ч гоё сүүлийн үеийн менежмент технологи сонгуулийнхаа үйл ажиллагаанд шингээгээд хөтөл мөтөл болдог. Энийг би онолдож байгаа юм биш. Би 2007 оны намын онцгой хурлаар намын дарга ерөнхий сайд болсон тухайга ярианыхаа ихэнд дурдсан. Миний гол бодож исэн зүйл бол намын эв нэгдэл. Тийм учраас дөнгөж сая өрсөлдөөд 2005 онд Инкул даргатай өрсөлдөөд Инкул дарга намын дарга болж байсан. 7 оны намар өрсөлдөөд бий болсон. Ямар ч тохиолдолд эв нэгдлийг хангах ёстой юм гэж үзээд Инкул даргыг олонний өмнө та засгийн газар хариуцсан намын нэрийн бичгийн дарга болооч гэж хүсэж байна. Намын таваа гурал дээр шүү дээ. Тэрний дараа засгийн газар байгуулагдах болоход та миний баруун гар болоод ерөнхий сайдын орлогчоор ажиллаж өгөөч. Таны туршлага, таны мэдлэг хэрэгтэй байна. Энэ үндсэн дээр бид нар намын эв нэгдлээ хангаж чадсан гэж би боддог. Энэ бол одоо жишээл би өөрийнхөө улс төрчийн хувьд зөв шийдвэр гаргаж чадсны нэг олон зөв шийдвэр гаргаж байгаагүй л дээ. Нэг шийдвэр нь энэ байсан юм а гэж би одоо бодож байгаа юм. Тэгээ монголчууд чинь та нөхөд бол одоо энэ хэмжээний төлөөлөгч болцсон өөрсдөө ард түмний одоо сонгуулиар орж үзсэн шигчгдэж гарч ирсэн улсууд байна. Сонгуул гэж юу вэ гэдгийг бол сайн мэдэх улсууд. Тэгээ монголчууд чинь бас их сонин штэ. Би одоо ингээд олон сонгуулийг одоо үзсэн зохион байгуулахад нь оролцсон хүний хувьд бол тэгээ монгол хүн нэг ингэж хардгийг наадмаар туг тойрох өнгөтэй бүх гэж нэг тийм үг байдаг шүү дээ. Бид бол манай нам
монголчуудаа наадмаар өнгөтэй барилдах бүх шиг л харагдчихэвэл давлан юм бүтгий мэн лээ дээ. А ер нь нэг жоохон бэлтгэл нь жоохон базагдаагүй юу да. Биеийн жоохон тиймэрхүү байна уу да гэхлээр тэр олонний урмаар энэ бөхчүүд бас олон даваад байдаг болов гэж би хавтаа санаж байгаа юм. Тэгээ энийг л одоо сайн та нөхөж гэсэн шийдвэр гаргаж, та нөхөж гэлээ гэсэн одоо энэ сонгуул зохион байгуулахад өөрийнхөө нутаг дэвсгэр дээр, орон нутаг дээр гол ажлыг зангидах хийх улсууд чинь та нар шүү дээ. Тийм учраас бол хаана энийгээ бодолцох хэрэгтэй юм болов яг өнөөдөр бол өрөв давг дарга надаас асуулаа та энэ залуучуудад 35 настай өөртөө болон энэ залуучууд юу хэл сайн бод гэж би хэлмээр. Сайн бод.